За сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд хөлбөө үйлчилгээний дан танил нэвтрүүлгийн систем болоо e-Mongolia-гийн анхны бүртгэлийн давах зааварчилгаа бичлэгийг манайд үзүүлье. За энэ юугаар хоёр алхмаар ерөөхдөө бол эхний алхмыг давах боломжтой байдгийг манай үйлчилгээ. Эхний алхам нь юу вэ гингүүт өөрийнхөө e-Mongolia-гийн нэвтрэх нэр тэгээ нууц үгийг хийгээд тэгээд эхний алхмыг давж болно. За тэгээд энэ бичлэгэнд хоёр дахь алхам нь болохоор өөрийнхөө банкны эрхээр e-Mongolia-гаас манайд мэдээлэл яаж өгөх вэ гэж тийм хоёр алхам байт. Энэ лайваар тэр хоёрыг танилцнаа гэсэн. За ингээд хүмүүсүүд жоох орж ирээд тэгээд гацж матсан хүмүүс байвал тэр хүмүүсүүдтэй бас ярилцж байгаа тусалцаа өгье. За ярээ сонсогдож байгаа бол лайк майк тараад явуулаарай. За амралтын өдрийн мэнд хөлбөө хэрэглэгчд маань сайхан амарч байна уу? Бүгдээр гэртээ харьцаад амарч байгаа ажлын 7 хоног маргааш эхлэх гэж байна. За энэ лайв орж ирж байгаа 4 хүн байна. За 4 хүндээ нэг мэдээлэл хүргэе гингүүт энэ лайв манай үйлчлэгэнд бүртгүүлж амжаагүй байгаа хүмүүсүүдэд бүртгэлийн 3 алхмынх нь хамгийн анхны e-Mongolia хэсгийг яаж давах вэ гэдэг зааварчилгаа бичлэгийг би танарт үзүүлнэ. За энэ зааварчилгаа бичлэгээр хоёр аргаар e-Mongolia-гаас мэдээлэлээ манад өгөх тийм алхам байгаа. За эхнийх нь e-Mongolia-гаар ордог шиг өөрийнхөө username тэгээд нууц үгийг хийгээд e-Mongolia-гоо ороод тэгээд мэдээлэл манад өгөх байгаа. За хоёр дахь алхам нь болохоор банкны эрхээр орно гэсэн. Өөрийнхөө банкны username, ордог нэр, тэгээд нууц үгээ хийгээд тэгээд манад бас өөрийнхөө хувийн мэдээллийг өгдөг байгаа. За юу ч гэсэн эхлэе. За эхний алхам нь бол e-Mongolia-гаар орно гэсэн. За та утсаа гаргаж ирээд өөрийнхөө мессенжер аппликейшн руу ороод WellPay chat гэдэг WellPay chat руу орно. За WellPay chat руу орсныхан дараа та өөрийнхөө юу гаргаж ирнэ гэсэн. Үйлчлэгээний зэсийг гаргаж ирнэ. За үйлчлэгээний зэсийг гаргаж ирэнгүүт энд нэг 3 хөндлөөшөө нэг зураас байгаа. Энэ дээр та дарна гэсэн. Тэгээд чат эхлүүлэх гэдэг сонголтыг та дарна. Ерөөдөө та манай үйлчлэгээ авах гэж байгаа чат бичиж байгаа эхлэх мөчөд дандаа энэ 3 хөндлөөшөө товчон дээр дараад чат эхлүүлэх гэдэг дээр байнга дарж байгаа. Үйлчлэгээний зэсээ шинээр байнга гаргаж ирвэл манай үйлчлэгээ гацхгүй гэсэн. За эхлээд та чат эхлүүлэх гэдэг дарна. За энэ болохоор бүртгүүлж амжаагүй байгаа хүмүүсүүд дээр чат эхлүүлэх гээд. За чат эхлүүлэх гэж гарангуут манай үйлчлэгэнд бүртгүүлээг бол нэг ийм хуудас гарч ирэн 4 юм. За WellPay үйлчлэгэнд бүртгүүлэх гээд байгаа. Энд дараарай гэдэг нэг ийм цагаан юм байгаа. Энэ цагаан юм дээр нь та дарна гэсэн. За та дарсныхан дараа манай өөр хуудас руу орно гэсэн. За ингээд дан танил нэвтрүүлгийн систем гэж гарч ирнэ. За энэ хуудас нь болохоор та өөрийнхөө e-Mongolia-гийн регистрийн дугаар, нууц үг гэдэр хийнэ гэсэн. За энэ бичлэг төр зогсоогоод за хэрвээ та iPhone хэрэглэдэг бол утасны чинь баруун доод болонд 3 цэг байгаа. Та тэр энэ 3 цэгнийхэн дээр нь дараад 3 сонголт гарч ирнэ. Тэрнийх нь голын сонголт буюу Open in External Browser гэх сонголт байгаа. Тэрийг та дарна. За хэрвээ та Android хэрэглэдэг бол яг энэ хуудасныхаа энэ хавьд бас нэг 3 цэг байгаа. Гэхдээ энэ хэвтээшээ нэг 3 цэг байгаа. Тэр 3 цэг дээр бас дарна та Android хэрэглэдэг бол. Тэрэн дээр дарангууд бас яг адилхан ийм сонголтууд гарч ирэнгүүт Open in External Browser гэдэг энэ голын сонголтыг бас ялгаагүй Android дээр бас гарч ирдэг. Та энэ дээр нь дарна гэсэн. За энэ дээр нь дарнаа.
За энэ дээр нь дарсныхан дараа дахиад одоо өөр дан танил нэвтрүүлгийн систем яг адилхан юм гарч ирнэ. За энэ дээр нь бол та яг одоо өөрийнхөө одоо регистрийн дугаар, уртлын 2 үсэг тэгээд дугаар тэгээд одоо ийм өнгөл болов ордог шиг одоо өөрийнхөө одоо нууц үгийг хийнэ гэсэн үг. За тэгээд хийснийхэн дараа бүх мэдээлэл хийснийхэн дараа та энэ нэвтрэх гэж товч байгаа. Тэрэн дээр нь дарна шүү. За одоо ингээд одоо мэдээлэл нь зөв байвал одоо ингэж гарч ирэх гэсэн үг. Баталгаажуулалт гэдэг. За ингээд одоо хүнийхээ нусны дугаар. За тэгээд одоо энэ доор нэг код ирнэ гэсэн үг. Одоо ийм хүн болгонд нэг өөр код ирнэ гэсэн үг. Энэ 816989 гэдэг шиг өөр код байгаа. Тэрийг та одоо энэ дээрх 130092 руу явуулнаа. За та эсвэл ингэж болно. Одоо энэ утасны юун дээр нь одоо энэ хав байгаа. Энэ хоёр дөрвөлж байгаа. Энэ дээр нь дарчингууд шууд одоо 130092 руу энэ 816989 гэдэг дугаар нь шууд автоматар явчихна гэсэн. За одоо ингээд таны энэ утасны дугаар руу одоо энэ цэний кодыг явуулна гэсэн. За тэгээ send тэгээд энэ send дээр нь дарна. За ингээд одоо кодоор одоо таныг одоо баталгаажуулж байгаа гэсэн. За ингээд эхний алхам одоо ингээд гараад одоо давхад одоо маш ойрхон болж байгаа гэсэн. За одоо таны дараах мэдээллийг авах хүсэлтэй байна гэдээ одоо ийм гарч ирнэ Vestavel гэдэг. За энэ дээр нь та зөвшөөрөх гэдэг одоо энэ ногоон энэ дөрвөлжин дарна. За энэ дээр дарсныхан дараа та одоо өөрийнхөө мэдээллийг манай одоо Vestavel гэдэгт өгч байгаа гэж одоо хамгийн тэгж ойлгох хэрэгтэй. За одоо энийг зөвшөөрөх гэж дарчингууд одоо та эхний алхмаа одоо давлаа гэж ерөөхдөө бол ойлгох хэрэгтэй. За зөвшөөрөх гээд ногоон дээр нь дарна. За одоо ингээд та системд амжилттай нэвтрлээ гэдэг ерөөхдөө бол гараад ирнэ. Энэ цанхаа хаагаад одоо буцаад одоо түрүүний мессенжер чат руугаа орно гэсэн үг. За одоо тэгээд тэр одоо эхний алхмаа давсныхан дараа та дахиад одоо хоёр дахь алхам, тэгээд гурав дахь алхам гэдэг гурван алхмаа ерөөхдөө давж иж манай урлагийн одоо бүртгэлтэй болно гэсэн. За энэ болохоор ингээд ийм өнгөөлөөр ашиглаад эхний алхмаа давна гэсэн. За одоо дараагийн алхмыг харъя. За дараагийн алхам нь одоо арай хялбар. Гэхдээ яг одоо түрүүнийхтэй адилхан ерөнхийдөө хэв маягаар явна гэсэн. За одоо та мессенжер чатаа гаргаж ирээд за энэ Wellpay гэдэг чат руугаа та орно шүү. За Wellpay чат руу орлоо. За яг түрүүнийх шигэ энэ 3 хэвтэй одоо 6-сан дээр дарангууд чат эхлүүлэх гээд одоо мессенжер чат руугаа та сонгоод дарна гэсэн. За тэгээд тэр түрүүнийх шиг энэ дараарай гээд бүртгэлээ үүсгэхийн тулд та энэ товчон дээр дарнаа. За яг түрүүнийхтэй адилхан дан танилтын нэвтрэлтийн систем гарч ирнэ. За энэ хуудасад гарч ирнэ. Одоо энийхэн баруун доод болонд одоо 3 цэг байгаа. Тэрэн дээр нь одоо iPhone ашигладаг одоо хэрэглэгч маань Open in External Browser гэдэг сонголт байгаа. Та дэрийг дарна гэсэн үг. За хэрвээ та Android ашигладаг бол одоо баруун дээд болонд яг түрүүнийх шиг одоо энэ хавцаа done гэдэг үгийн энэ хавцаа одоо нэг хэвтэй нэг 3 цэг гарч ирнэ гэсэн. Тэрнийхэн дээр дарангууд бас яг адилхан ийм Open in External Browser гэж сонголт байгаа. За тэгээд та тэрийг олоод Open in External Browser гэдэг сонголтыг бас яг адилхан Android хэрэглэдэг бол дарна. За тэгэнгүүт одоо Safari-гаар одоо яг адилхан дан танил нэвтрэлтийн систем нь бас адилхан гарч ирнэ. За одоо энэ удаагаар гэхдээ бид нэр одоо төрийн Монголигаар алхмыг харцсан болохоор одоо доошо яг энэ хуудасаа доошо гүйлгээд нэвтрэх гэж товчны доор эсвэл гэдэг байгаа. За тэгээд банкны эрхээр нэвтрэх гэж эхний сонголт байгаа. Эхнийх нь. За энэ дээр нь та дарнаа. Банкны эрхээр нэвтрэх гэдэг байгаа. За энэ дээр нь дарангуут за яг түрүүнийхтэй адилхан одоо яг дан танил нэвтрэлтийн систем гээд одоо банкны эрхээр нэвтрэх гингүүд одоо ингээд банкны одоо сонголтууд гарч ирнэ. Та энэ хаан банк, голланд банк, төрийн банк, худалдаа өрсөлдөөн, Капитрон банкыг ашигладаг бол яг адилхан эхний алхмыг давах боломжтой байгаа гэсэн. Тэгэхээр та өөрийнхөө хэрэгэлдэг банк одоо энэ дундаас байвал та энэ дундаас тэр банкаа сонгоод тэгээд өөрийнхөө одоо энэ танил нэвтрэлтийн системийг давах одоо боломж байгаа гэсэн. За одоо миний бид болохоор худалдаа өрсөлдөөн банк ашигладаг болохоор би энэ одоо товчийг дарна. Энэ товчийг дарангуут одоо би худалдаа өрсөлдийнхаа одоо мэдээллийг хийнэ гэсэн. За би худалдаа өрсөлдөөн банкыг сонглоо. За одоо нэвтрэх нэр гэж байна. Одоо өөрийнхөө ороход нэвтрэх нэрийг би одоо энэ ч бичнэ. За тэгээд үргэлжлүүлэх гээд нэвтрэх нэрийг бичснийхэн дараа. За одоо дараа нь өөрийнхөө одоо нууц үгийг бичнэ гэсэн үг. За нууц үгээ бичээд нэвтрэх хэрнээ бичээд тэгээд нэвтрэх гэж энэ одоо товчон дээр тарна. За одоо энийг бичснийхэн дараа таны утсан дээр одоо баталгаажуулах код гэж очино. За
За тэр одоо кодыг одоо хуулна гэсэн үг та. За энэ болохоор 33 73 26 гэдэг код ирж гэн энэ дээр зөв бичээд бас ялгааг үргэлжлүүлэх гэнэ. За одоо ингээд дан систем руу таны дараах мэдээллийг илгээх зөвшөөрч байна уу гэдээ одоо танаас асуув. Та яг түрүүнийхтэй адилхан зөвшөөрөх гэдээ одоо энэ товчнуудыг дарна. За одоо ингээд зөвшөөрөх гээд. За одоо ингээд уншина. За одоо уншлаа. За ингээд яг түрүүнийхтэй адилхан таны мэдээллийг авах хүсэлтэй байна гэдээ одоо энэ танаас асуув. За тэгээд энэ дээр зөвшөөрөх гэдээ ногоон товч байгаа. Энэ дээр нь та дарна. За тэгээд энийг 50 уншуулна гэсэн. За одоо ингээд эхний алхмаа одоо ингээд давчлаа. Та системд амжилттай нэвтрлээ. Энэ цонхыг хаагаад мессенжер рүү буцаад орно уу гэдэг ерөнхийдөө бол гаргаж байна. За тэгээд та энэ одоо явцад одоо банкны мэдээлэл эсвэл ийм мөнгөлийг хийж байгаа үед ерөнхийдөө бол аль болох тайван тэгээд зааврыг сайн маш дагж болно. За тэгээд энэ одоо бичлэгийг та бас ухраагаад үзэж болно. За тэгээд нэг юм бас давхар хэлэхэд та энэ бичлэгийг үзээд одоо эхний алхмыг давхад одоо бэрхшээлтэй байгаа бол та өөрийнхөө утасны дугаарыг одоо энэ комментод хэсэгт нь та үлдээгээрэй. За тэгэнгүүт одоо үлдээвэл одоо ажлын 1-5 дахь өдөр манайх одоо тань руу залгаад таны одоо боломжтой цаг үеэр одоо цав цагтаа үеэр нь залгаад тэгээд одоо бүртгүүлэгч нь одоо тусалнаа гэсэн үг. Тэгэхээр та энэ бичлэгүүдийг үзээд тэгээд одоо бүртгүүлж чадахгүй асуудалтай байгаа бол утасныхаа дугаарыг доор бичээрэй. Тэгээ манай үйлчлэгээ тантай 1-5 дахь өдөр заавал холбоо аваад тэгээд бүртгүүлэгч ирэх тусланаа гэсэн үг. За энэ өнөөдрийн лайвта хамт байсан хүмүүстээ баярлалаа. Энэ бичлэгийг үзээд манай үйлчлэгээнд одоо аль болох олон хүмүүсүүд одоо асуулах бүртгүүлээрэй гэж хэлж байна. За баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Эх 7 хоногийн ажил амжилт хүсье. За баярлалаа баяртай.